Ардыг сарниулахын тулд ардчил неолиберал үзэл одоо чи эдийн засгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэн дээр тогтсон чөлөөт зах зээлийн онол тэгээд мөнгөөр юмыг айгүй зөв шийдчихдэг монетарист онолч гэдэг юм уу ийм баахан залилангийн юм тарих угаагаад бүхэл бүтэн эдийн засгч нэртэй энэ эдийн засгийн нэртэй хүмүүсийн юмыг араас нь хийсэн гэрээлэл хүчинтэй гэж тэрийг хамгаалж мөнгөний аваад өстой хэний ч өмнөөс яаж хамаагүй хамгаалт тэмцчихэд тийм нэг зомби нохоо маягийн болцсон хуульчдыг бэлтжиж тэрийн өмгөөлөгч нар гэдэг. Өөрөөр 90 оноос хойш манад бэлтгэж байгаа эдийн засгийн хуульчид гэдэг бол цэвэр энэ мөнгө хэвлэгчдийн тогтолцоог хамгаалахад чиглэгдсэн. Тэдний боловсон хүчин болгож Монголын боловсон хүчин биш болчих байгаа байхгүй юу? Тэгээд тэдний тавьсан систем дотор л ажиллах чадвар. Өөрөөс гарах юм бол тэдний зааж өгсөн хайрцагцсан байж байгаа зомби бодохчихсан систем дотор тэр систем дотор л тэд нар энэ туйлын үнэн штэ. Тэр надад тэгж тэр багш заасан штэ. Энэ систем дотор л ажиллана. Манай санхүү эдийн засгийн дээд сургууль багш ингэж надад зааж өгсөн штэ. Монетарист онцлог. Тэгээ би онц авчихсан штэ. Тэгээ би онц авчихсан. Энд үнэн. Нөгөө багшны яасан гот нь намайг солонгосын их сургууль юм уу Америкийн нэг тийм Чикаgoгийн их сургууль дээр мэрэгжлийн шүүд надад ингэж заагаад өгсөн штэ. Ингээд өөрөөр хэлбэл нөгөө эдгээр мөнгө хэвлэдэг санхүүгийн тогтолцоо эдийн засгийнхаа зөвхөн эдийн засаг гэдэг дээр нэм сүрэг одоо боловсролтын тогтолцоогоор нөхцөл хийчихчихэд тэгээд дараа нь энэ чамлалтаа яг энэ дундаас дахиад монголчууд нар гарч ирээд юм мэд ч юм өөр Аз Африкоос өсөж магадгүй гэдэг үүдээс нь бүр боловсролын тогтолцоог бүр 6 настайгаас нь эхлээд юм уу 5 настайгаас нь эхлээд хүүхдүүдийг унган соёл эцэг эхээс уламжилж ирдэг нөгөө биеийн удамшил сүнсний удамшлын тастаад орчин үеийн Кембрижийн боловсрол гэдэг нэрээр хүүхдийг 5 6 наснаас нь эхлээд энэ тогтолцооныхоо сүрэг хүн сүрэг болгож хувиргах юм хийгээд явчихна.